Өнөөдөр Монголын нийгэмд ард түмний амьдрал үнэхээр хүндрэлээ. Олон түмэн маань хүнснийхээ бүтээгдэхүүнийг ч хоол хүнсэж авч чадахгүй байдалд орлоо. Өдөр шөнөгүй бензинд очрлож ард түмний амьдрал, аж ахуй нэгжүүдийн амьдрал, бизнесийн амьдрал үндсэндээ зогсон байдалд орчихлоо. Одоо тэгэж яах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Яах вэ? Бид бие биенээ муу хэлсээр байна. Бид бие биенээ хараасаар л байна. Буруутны хайсаар л байна. Бидний ганцхан чаддаг ажил байна. Коммент бичих. Сошиал руу ор, комментор бие биенээ хараах. Энэ усад нэг ч сайн хүн байхгүй бол. Нэг ч сайн нам байхгүй бол. Нэг ч сайн хөдөлгөөн байхгүй бол. Нэг ч их оронч байхгүй бол. Бүгдийг нь харлуулад муу хүн болгочихсон. Одоо тэгээд Монгол улсыг хэн аврах юм бэ? Монголын төлөө хэн тэмцэх юм бэ? Би бас тэр муу хүмүүсийн нэг нь учраас энэ асуултыг тавих гэж өнөөдөр энэ хэвлэлийн хурлыг хийж байна. Гэхдээ би хэдэн залуучуудад баяр хүргэх гэж энэ хэвлэлийн хурлыг хийж баяр хүргэх гэж. Монгол сүүлийн 10 жилийн дотор олон сайхан ном гарсан. Гэхдээ хоёр ном Монгол орныг аврах, улс төр эдийн засаг нийгмийн суурь өөрчлөлтийг санал болгосон хоёр ном хэвлэгдэн гарсан юм а. Энэ хоёр номыг миний найзууд, миний хамтрагч нар, манай эрдэмтэн судлаачид бичсэн. Өөрөөр хэлбэл одоо 50 орчим насны залуучууд сүүлийн 20 гаруй жил ноцолдож байж Монголын өнөөгийн нийгэм улс төрийн системийг яаж өөрчлөх вэ гэдэг номоо бичиж гаргасан юм а. Одоо ном нь байна, онол нь байна, философи нь байна. Улс орноо өөрчлөх болоогүй. Энэ номыг бичсэн залуучуудыг би та бүхэнд харуулах гэсэн. Энэ ном Монгол орныг яаж өөрчлөх вэ гэдэг том суурь судалгаан дээр суурилсан номыг судлаач Лавгсүрэн, Ууганбаатар, Зоригтбаатар, Сайнбаяр, Сүхболд, Аюулгүй, Бантулга гэдэг залуучууд мөн миний бие оролцож 9 хүний бүрэлдэхүүнтэй үндсэн хуулийн философи шинэ хувьсгал гэдэг хоёр номыг бичсэн байгаа. Яагаад энэ номыг бид бичих болов? Яагаад бид энэ улсыг өөрчлөхийн төлөө олон жил уйггүй зүтгэж, хоригдож, зодуулж, хөөгдөж, туугдаж, шоронд орж өнөөдрийг хүрвэ? 50 хүрвэ. Би одоо 51 настай. Энэ улсыг өөрчлөх ёстой гэж хэлснийхаа төлөө 3 удаа шоронд орлоо. Эхний удаа цаазын ялтай ганц удаг сууж ийлээ. Хоёр дахь удаа 4 жилийн өмнө энэ 461-т 2 сар хэрэгдлээ. Шинэ хувьсгал номоо бичээд энэ залуучуудтай хамт номоо бичээд хоригдож яагаад гарч ирлээ. Бид нар бүгд муу хүмүүс гэж комментор одоо муу хэлж байгаа хоо. Муу хүмүүсээ. Гэхдээ Монгол улсын иргэн бүр улс орноо өөрчлөхийн төлөө, аврахын төлөө, ирээдүйнхээ төлөө, хүүхдүүдийнхээ төлөө, эх орныхоо төлөө үгээ хэлэх ёстой, номоо бичих ёстой, зүтгэх, тэмүүлэх, хөдөлмөрлөх ёстой гэж бид ойлгодог. Муу хүн ч гэсэн хөдөлмөрлөх ёстой. Муухай хүн ч гэсэн зүтгэх ёстой. Өөр хүүхдийнхээ төлөө. Тэгээд хэвлэлийн хурлын эхэнд би Монголоо өөрчлөе гэж шинэ хувьсгал болон шинэ үндсэн хуулийн философийг бичсэн энэ залуучуудад талархал илэрхийлэхийг хүсэж байгаа. Хоёрдугаарт би нэг зүйлийг хэлхийг хүсэж байгаа. Энэ улсад одоо нэг ч сайн хүн байхгүй болсон. Нэг ч сайн хүн байхгүй болсон. Ерөнхийлөгч нь муу хүн, ерөнхий сайд нь муу хүн, их хурлын гишүүд нь муухай,
Бацамдан бас хамгийн муу хүн. Бүх намууд муухай. Бүгд муу болсон. Ягаад тэгэхээр сошиал медиа гэж хяналтгүй хэвлэл мэдээллийн систем Монголыг Монголд хагаралдуулах систем хийсэн. Бүгдээрээ муу хүмүүс болсон. Одоо гадныхан ирж Монголыг аврах тухай ярьдаг болсон байна. Гадаадынхан ирвэл Монголыг баян болгоно гэж боддог болсон байна. Бараг Монголоо гадаад худалдахад бэлэн болсон байна. Энэ зөв юм уу? Ийм маягаар бид урагшлах ёстой юм уу гэж би асуумаар байна. Одоо яах юм бэ гэж хүмүүс асууж байгаа. Бензин доогчрлож бухимдаж байгаа монголчууд одоо яах вэ гэж өдөр болго ярьж байна. Махаа авч чадахгүй байгаа хүнсээ худалдаж авч чадахгүй байгаа өлөн зэлмэн амьдарч байгаа монголчууд одоо яах вэ гэж асууж байна. Одоо яах юм? Би энэ муу хэлээд комментар муу мухаа хараалаа урсгаад л суугаад байх юм. Тэгэхээр миний би монголчуудад хандаж нэг уриалга гаргах гэж байна. Би нөхдийн хамт энэ улсыг өөрчлөхийн төлөө 28 наснаас 52 нас хүртлээр тэмцэж ирлээ. Над шиг муу хүн энэ хорвоодор байхгүй. Хамгийн сүүлд баялаг ордуудын хувьцааг ард түмэндээ өгье гэж хэлээд ажилласаа хөөгдлөө. Ягаад гэхээр би муу хүн учраас манай одоо сайн хүмүүс намайг хөөсөн байх. Би мэдэхгүй байгаа. Гэхдээ би хэнд ч гомдохгүй байх. Хэнд ч гомдохгүй байх. Ягаад гэхээр бид нар ард түмний төлөө гэж олон түмний төлөө дуурсан болгоноо шоронд хийдэг адалдаг системийг энэ 36 жилийн дотор бүтээчихлээ. Би та нарт нэг зүйл хэлье. Та нарт ямар нэгэн бүтээсэн тухай би ганцхан жишээ хэлье. Монголд одоо стратегийн 4 ордтой нэг хүн байна. Стратегийн 3 ордтой нэг гэр бүл байна. Стратегийн ордуудыг 16 том стратегийн ордыг 30хан гэр бүл эзэмшиж байгаа. Тэр гэр бүлийн орлого жилдээ нэг их найдад хүрч байна. Нэг их найд төгрөгт хүрч байна. Гэтэл өнөөдөр Монголд 1 сая төгрөгийн орлогогүй өрг гэрүүд өлөн зэлмэн олон 100 мянгаар амьдарч байна. Өнөөдрөө яах вэ гэж бодож байна. Өнөөдрөө яаж болгох вэ гэж. Хүүхдийн сургалтын төлбөрөө яаж төлөх вэ гэж зовж байна. Одоо сургалтын төлбөрөө төлж чадахгүй. Бид сандарч яг энэ уйлгад. Аж ахуй нэгж компаниуд жижиг дунд үйлдвэрлэгчид банкныхаа зээлийг төлж чадахгүй өнөөдөр банкуд маш хүнд байдалд орж байна. Үннийг ярих цаг болсон байна. Үннийг ярих цаг болсон байна. Монголд хууль хэрэгжихгүй байна. Бүр хууль хэрэгжихээ болсон байна. Түрүүнд надаас нэг хүн асуусан. Оюун эрдэнэ яагаад огцорсон бэ гэж. Оюун эрдэнэ 2019 онд үндсэн хуульд орсон 3 том өөрчлөлтийг хэрэгжүүлж чадаагүй улмаас огцорсон. 3 том өөрчлөлтийг Монголын ард түмэн Сүхбаатарын талбайд 19 онд цуглаад 3 том өөрчлөлтийг үндсэн хуулинд оруулсан. Нэг нь баялагын сангаар дамжуулж өрх бүрт стратегийн ордуудаас хувь өгөөж хүртээ нэгдэг залтыг хэрэгжүүлж чадаагүй. Яг хэрэгжүүлэхийнх нь өмнө огцруулсан. Зүгээр л Эрдэнэтийн 51%-ийг, 5 толгойн 51%-ийг, хөшөөтийн 51%-ийг, стратегийн ордуудын төмөртэй 51%-ийг 900 мянган өрх айлд хувьчлахад нэг өрхөд хамгийн багадаа тэр бум төгрөгтэй тэнцвүүс хувьцаа оногдохоор байх. Тэр бум төгрөг. Тэр хувьцааны ашиг хамгийн багадаа 50-аас 100 сая төгрөг байхаар байна. Өрх болгонд жил болгон 50-аас 100 сая төгрөг стратегийн ордуудаас орж ирэхээр байна. Энийг хэрэгжүүлэхгүй гэж оюун эрдэнэийг огцруулсан. Оюун эрдэнэ угаасаа тэрийг хэрэгжүүлж чадахгүй байсан. Ягаад гэвэл оюун эрдэнэ намын дарга байсан.
манай намууд үндсэн хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Хоёр дахь шалтгаан оюун эрдэнэ огцорсон хоёр дахь шалтгаан. 19 онд Монгол улсын үндсэн хуульд 50,000 хүн жагсаж байгаа дурулсан хоёр дахь том өөрчлөлт буюу засаглалын системийн өөрчлөлт байсан. Сүүлийн 36 жилийн хугацаанд бид нар 18 засгийн газар огцруулсан байна. 18 засгийн газар. За яг зарим нь 17 гэж ярьдаг. 17 засгийн газар огцруулсан байна. Монгол улсын засгийн газрын нийт хугацаа 1.2 жил. 1.2 жилийн настай засгийн газар урт хугацааны ямар ч бодлого хэрэгжүүлэх боломжгүй. Зүгээр хулгай хийх л боломжтой. Засгийн газрын гишүүд нь өөрсдөө бодох л боломжтой. Яг тэр 1.6 жилийн настай засгийн газар. Энийг өөрчилж 2019 онд засаглалын хямралаас гарах маш чухал заалтыг үндсэн хуульд оруулсан. Тэр заалтыг оюун эрдэнэ засгийн газар амилуулж чадаагүй байгаад чадаагүйхан төлөө огцорсон юм. Гурав дахь шалтгаан бас л 2019 оны үндсэн хуульд шүүх засаглалын реформыг хийнэ гэж 2019 оны үндсэн хуульд оруулсан. Оюун эрдэнэ засгийн газар одоогийн эрх баригч нам хийгээгүй. Жаахан хальтгуулт хийсэн гэхдээ буруу хийчихсэн. Шүүхийг бүлэглэлийн гар тавиачаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл байгаа хуулиа үндсэн хуулиа хэрэгжүүлж чадаагүй улмаас оюун эрдэнэ засгийн газар огцорсон юм аа. Гэхдээ огцорсон хүний хойноос хэдүүлээ материал нулимс унах хэрэггүй. Материал нулимс одоо унах хэрэггүй. Тэр өнгөрсөн. Одоо тэгж яах юм? Одоо яах вэ гэдэг асуултаар тавь. Одоо яах юм? Сүүлийн 10 жилийн хугацаанд нэг нам засаглалаа. Миний би 2020 онд улсын их хурлын гишүүнээ өгөөд явсан. Одоогоос 6-7 жилийн өмнө. Тэр үед амьдрал харьцангуй гайгүй байсан. Хүмүүс үгээ хэлдэг байсан. Иргэд эвлэлтэнд нэгдэж тэмцдэг байсан. Иргэний хөдөлгөөнүүд хүчтэй байсан. Одоо үгээ хэлдэг ч хүн байхгүй боллоо. Иргэний хөдөлгөөнүүдийн дуу хоолойг бүгдийг дарж нухчин дардаг боллоо. Одоо яах юм бэ? Одоо яах вэ? Бүгдээрээ гэр гертэ очиод загас шиг дуугүй хон шиг номхон байх уу? Эсвэл эвлэлтэнд нэгдээд энэ улсаа аврахын төлөө дахиад зохион байгуулалтанд орох уу? Энийг бүгдээрээ бодъё. Монгол түмэн минь. Би түрүүнд хэлсэн. Зарим хүмүүс тэгж байна. Бацсандаа одоо сонгуульд өгөөд үгээ хэлж байна. Гараад ирлээ гэж. Надад сонгуул чухал биш. Надад улсын хурлын гишүүн байх чухал биш. Ягаад тэгэхээр би байж үтсэн. Тэр тийм чухал зүйл биш. Энэ улс сонгуулаар өөрчлөгдөхөөс өнгөрсөн. Аль ч нам нь гарч ирээд суурь реформыг хийж чадахгүй болсон. Аль ч нам. Тийм учраас би хэвлэлийн хурлынхаа 2 дугаар үедэр нэг саналыг Монголын ард түмэндээ дамжуулах гэсэн юм аа. Тэмцэгчид бүгд нухчин дарагдаад дууслаа. Эх орончдыг бүгдийг хориод айлгаад дуусгалаа. Одоо гадныхныг оруулж ирнэ. Газар нутгийг гадаадынханд өгнө гэж яриа сууж байна. Чи яах юм бэ? Хүлээн зөвшөөрөд дагаад явах юм уу? Хүчтэй иргэний нийгмийн хөдөлгөөн үүсэхгүй гэдэг салаа замын уурсуудаар бид байна. Баялагтаа эзэн болж чадахгүй баялгаа хулгайд алдчихад энэ хувь тавилантайгаа эвлэрээ чимээгүй суух юм уу? Баялагтаа эзэн болох тэмцлээ дахин үргэлжлүүлэх юм уу гэдгээ ярьцгаая. Ийм учраас миний бие яг өнөөдрөөс эхлээд Монгол нутагтаа эзэн болохын төлөө, Монголын баялагтаа эзэн болохын төлөө уул усандаа, уул усныхаа эзэдтэй өвөг дээдсийн сургаал номлолтын дагуу богд уулын дугуйлан байгуулж байна. Монголын уламжлалт ёсонд ард авиршийн тэмцэл,
цаг үе хүнд болсон үед цэцэг нуурын дугуйлан байгуулагддаг байсан. Ховд аймгийнхан цэцэг нуурын дугуйлангаа байгуулж байгаа тэмцдэг байсан. Дарингийнхан дараагооны дугуйлангаа байгуулж байгаа тэмцдэг байсан. Манай мөнх хоёр говийнхан бол онгол хөдөлгөөнөө байгуулж байгаа тэмцдэг байсан. 2000-аад оны ихэнх үед бол эрүүл нийгмийн төлөө хөдөлгөөнөө байгуулаад тэмцдэг байсан. Одоо тэмцэхгүй юм. Хөдөлгөөнүүдэд дугуйлангуудаа байгуулахгүй юм. Эсвэл компьютерийн ард коммент бичиж суух юм уу? Монголчуудаа би уриалж байна. Нутаг усаа хамгаалаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаанчууд өнөөдөр дээрлэхүүлж байгаа. Нутгаа булаалгаж байгаа. Эрдэнэ цагаан суманд лагчин мандад хайрхан гэж өвгдийн шүтэн хайрхан байдаг. Эрдэнэ цагаанчууд, Сүхбаатарчууд лагчин мандан хайрхны дугуйлангаа байгуулаа. Даргангчууд дарааваа дугуйлангаа байгуулаа. Сүхбаатарчууд алтан аваа дугуйлангаа байгуулаа. Улаанбаатарчууд богдуул дугуйлангаа, туулгол дугуйлангаа, архангайчууд булган уул дугуйлангаа, увсынхан чандман уул дугуйлангаа, хантайшир уул дугуйлангаа байгуулаа. Одоо нутаг усаа хамгаалах цаг болсон. Уул усаа хамгаалах цаг болсон. Хулгай худалтай зохион байгуулалтанд орж тэмцэх цаг болсон гэж би харж байна. Тэгээд миний бие өнөөдрөөс эхлээд богдуул дугуйлангаа байгуулж байна. Богдуулын дугуйланд нэгдэх хүмүүсийг бас урьж байна. Дугуйлангийн хэлбэрээр иргэний нийгмийн хөдөлгөөнүүд үйл ажиллагаа явуулдаг уламжлал соёлоо бид сэргээе. Дугуйлан дээр дугуйлангийн гишүүд дугуйрын сууж байгаад Монголынхаа асуудлыг шийдэхийн төлөө ядууралтай тэмцэх, авилгатай тэмцэх, хулгайтай тэмцэх, уул усаа хамгаалах асуудлуудаа ярьдаг болёо. Гэр гэртээ компьютерийн ард цэцэрэгдэг биш. Коммент бичиж уур бухимдаад тайлдаг биш. Бие биенээ муу хэлж доромжуулж суудаг биш. Монголоороо нэгдэж асуудлаа ярьдаг болъё гэж энэ хэвлэлийн хурлыг би өнөөдөр хийж байна. Монголын хөх тэнгэр, Монголын өвөг дээдс монголчуудыг минь эвэх болтугай гэж ерөөё. За ингээд миний хурал дууслаа, та бүхэндээ баярлалаа тий. За тэг асуулт тань. 7-оос 10 жилийн өмнө 2016 онд улсын хурлын дотоод сонгуульд Монгол Улсын тухайд 65 судалгаагаар авч үнэхээр байгуулсан. Тэр цагаас хойш Монгол Ардын намыг засгийг авчих үеийн Монгол болон өнөөгийн 2026 оны Монгол Улсын нийгмийн эдийн засгийн хэвшилтийг та дүгнэлтэлээ. 2016 онд Монгол Ардын нам засгийг авчирсныг би санаж байна. Сүүлийн 10 гаруй жил дасралтгүй засаглаж байгаа. Амьдралын чанар, ард түмний амьдрал, шударга ёсны хэмжүүр эрс муудсан он жилүүд байсан гэж бид харж байгаа. Энийг монголчууд бүгдээрээ мэдж байгаа. Монгол Ардын нам сонгуульд сайндаа ялж байгаагүй. Сөрөг хүчнүүдэд хаглан бутаргаж ялдаг байсан. Одоо ч дараагийн сонгуульд энэ Михаил хийнэ. Тийм учраас Монголын сөрөг хүчний нам хүчнүүд, иргэний хөдөлгөөнүүд, дугуйлангууд бүгд нэгдэх хэрэгтэй. Төрийг өөрчлөх хэрэгтэй. Засаглалаа эрх мэдлээ нам нэртэй корпорациудаас авах хэрэгтэй. Эрх баригчдын ард санхүүжүүлдэг хэдэн корпорациуд байна. Корпорацийн засаглалыг халах хэрэгтэй. Корпорацийн эзэд өнөөдөр намын эрх мэдлийг авсан. Намаар дамжуулж Монголын төрийн эрх мэдлийг булааж авсан байна. Шуудхан хэлэхэд корпорацийн эзэд өнөөдөр Монголын ард түмний нуруунд дээр дийлж давшгүй өндөр татвар тогтоож байгаа. Корпорацийн эзэд. Монголын нийгэм өнөөдөр корпорацийн эзэдийн нийгэм болсон. Боолын нийгэм болсон. Боолын төрөл, боолын эзэдийн төр байсан. Өнөөдөр Монголын төрөл корпорацийн эзэдийн төр байна. Ийм учраас корпорацийн засаглалыг бид зогсоохын төлөө явах ёстой гэж бид харж байгаа тийм. Одоогоос 10 жилийн өмнө болсон
улсын хурлын сонгуульд алдсан намын гол хэлсэн шалтгааныг олон нийтийн зүйлс улсын хурлын дараагаас зэн хурдгаажсан Эрдэнэтийн 49-р долбоос тайлбарж ирсэн. Ерөнхийдөө цаас илбүүд орж байгаа Эрдэнэтийн 49 Эрдэнэт бол одоо тижээлэн дуусж байгаад үе өнгөрөөсөн сайл үнэгээд ерөнхийдөө журтай улсын хурлын тэмдэлтэд хэлсэн шүү дээ. Гэтэл сая 50 жилийн өдөр явж байгаа жишээ. Та илбүүд оржийн нааж байгаа хүчээс асуудал нэгдэнтэй холбоотой гэхдээ та ямар байсуу тавина? Иргэжлийн сонгуулиар эсвэл алдсан намын ерөнхийдөө сонгуульд дугаар зохицоогоор хөрсөлтөд тохиолдож ирсэн гэсэн хэлбэр ярьж байна. Та ямар байсуу тавина? Тэр үг болж байна. Би одоо хэн нэг сайн муу хэлмээр байна. Эрдэнэтийн уурхайг, Эрдэнэтийн үйлдвэрийг хэн юу гэж хэлж байсныг ард түмэнд өгөхгүй гэж 10 жилийн өмнө хэн ярьж байсныг бид бүгдээрээ санаж байгаа. Гэхдээ тэр хүн өнөөдөр Эрдэнэтийн баяр дээр очиод Эрдэнэтийн үйлдвэрийг ард түмэнд өгөх зүйтэй гэж сая 10 жилийн дараа ухаарлын үгээ, ухаарсан сэтгэлээ илэрхийлсэн. Тэгэхээр тэр хүн алдаж болно. Тэр хүн алдаагаа зассан болов уу гэж би итгэж байгаа. Өөрөөр хэлбэл Эрдэнэт, Таван толгой, Хөшөөд, Монголд цайрт минерал энэ том ордуудынхаа 51% ард түмэндээ өрх гэрүүдэд айлуудад одоо хувьчлаа. Өгөө. Би түрүүнд хэлсэн Монголын нэг айл 4 стратегийн орд дангаараа эзэмшиж байна гэж. Гэхдээ яагаад Сүхбаатарт байгаа Доржин гэрүүл, Ховдод байгаа гэрлээгч, Увсад байгаа Батаах Монголын бүх том стратегийн ордуудын хувьцааг эзэмшиж болохгүй гэж. Ийм их баялагтай байж тэд маань яагаад ядуу амьдрах ёстой гэж. Эдийн засгийн том хувьсгал бол баялагын хуваарлтын хувьсгал байдаг. 96 2000 оны хооронд хувьчлал хийхдээ манай дарга нар бүх том үйлдвэрүүдийг гадрын хэвлийн баялагийг 30 гэрүүл 300 хүн хуваагаад авчихсан. Үүнээс болоод өнөөдөр Баян хоосны ялгаа тэнгэр тулчихлаа. Өнөөдөр тэр 30 гэрүүлж ард түмнээс айдастай амьдарч байна. Тэр 30 гэрүүлийг айлгах нь бидний зорилго биш. 3,500,000 мянгуула Монголын 900,000 гэрүүл бүгдээрээ баян чинээлэг амьдрах нь, хөрөнгөтэй мөнгөтэй амьдрах нь, аз жаргалтай амьдрах нь бидний зорилго гэж бид харж байгаа. Одоо эдийн засгийн реформ хийцгээе. Ерөнхийлөгч байсан хүмүүс Америкаас ирээд ухаарлын дуугаа сая бидэнд бас хэллээ. Тэр хүн ухаарсан байна. Бид би хэлж байгаа тий. Таны жаа хувьсгал бол одоо хуулийн хувьсгал яриад байх шиг байна. Тэгээ үндсэн хуулийн талаар бол олон янзын төслүүд явдаг шүү дээ. Таны өнөөдрийн танилцуулж байгаа ном бол яг үндсэн хуулийн төсөл биш, тайлбар философи гэж. Тэгээ энэ таны ярьж байгаа энэ хувьсгал энэ ном хоёр юу нь яаж холбоотой энэ талаар зөвхөн мэдээлэл. Ганцхан жишээ хэлье. Ярил маш олон зүйл байгаа. Өнөөдөр Монгол улс 126 гишүүнтэй парламенттай болсон. Энэ 126 парламентд сонгогдохын тулд хамгийн багадаа 2 тэрбум төгрөг зарцуулж байгаа. 2 тэрбум төгрөг зарцуулж чадчих нэгдэг бол энэ парламент баячуудын парламент гэсэн үг. Язгууртуудын парламент болсон гэсэн үг. Баячууд зөвхөн баячуудыг л хамгаалдаг, өөрсдийгөө л хамгаална. Ард түмнийг хамгаалахгүй. Бид 92 онд ард түмний парламент байгуулсан гэж итгэсэн боловч өнөөдөр Монголын парламент, баячуудын парламент, олигархуудын парламент, корпорациудын төлөөлөл суудаг парламент болж ирсэн. Энийг дэлхийн улс орнуудад яаж зассан бэ? Яаж өөрчилсөн бэ? Англид бол язгууртнууд удирддаг тэр цагт язгууртнуудыг баячуудыг хязгаарлахын тулд нийтийн танхим байгуулж гисэн. Өөрөөр хэлбэл доод танхимыг нь ард түмний танхим байгуулж гисэн. Орон нутаг болгоноос, сум болгоноос, хороо болгоноос ард түмэн энэ жирийн иргэд төлөөлж болж орж ирдэг 2 танхимтай парламентын системийг хийж гисэн. Бүх хуулийг 2 танхимаар хэлэлцэж баталдаг болгосон. Өнөөдөр монголчууд бид 126 гишүүнтэй баячуудын парламенттай болчихлоо. Корпорациудын төлөөлөл суудаг, өөрөөр хэлбэл шинэ үеийн язгууртнуудын парламенттай болчихлоо.
Тэд корпорацийн захиалгаар бидэнд татвар тогтоодог. Биднээс татвар авдаг. Биднийг дарамталдаг. Одоо бүр гадныхныг оруулж иж монголчуудыг хөөж явуулах тухай яриа сууж байгаа. Энийг л өөрчлөе гэж шинэ хувьсгал номоо бичсэн. Энийг л өөрчлөе гэж үндсэн хуулийн шинэ философи манай найзууд, хамтрагч нар маань, эрдэмтэн философчид маань бичсэн байгаамаа. Энэ үзэл санааны төлөө миний бие олон жил явж олон удаа нөгөө 461 ганц удагт хоригдлоо. Гэхдээ Бацандан гэдэг хүн энэ улсаас нэг ч төгрөг, нэг ч хадаа суулгаа хийгээгүй учраас өнөөдөр эвэрүү сав саруул гин буруугүй гэдгээр нотлуулчаад та нарын өмнө сууж байна. Одоо таны болон иргэний хөдөлгөөний ярихаар ингэдэг л дээ. Одоо газар нутгаа чөлөөлөл өргөн Монголын ярихаар одоо эдгээр нутгууд бол баялаг бүтээгчид хамгийн халтай зүйл ярьдаг. Гадаад нэг хөрөнгөөр оцох үргэх чинь эдгээр нутгууд бол хам тусах бүтээг газар гэдэг энэ зүйл амар байсуулдаг. Тэгэхээр би өнөөдөр улс төрөөс хараад 7 жил болж сүүлийн 2-3 жил ер нь хөндлөнгөөс улс төрийг ажиглаж байгаа. Манай корпорацийн захирлууд, манай стратегийн орд эзэмшигчид, манай намууд Монголыг аварч болов хөгжүүлж болов гэж олон жил харлаа. Улам дордож байна. Таны тэмцэгчд үгээ хэлэхээр хөөх гэж байна, туух гэж байна, улс орныг гацааж байна. Тэгвэл тэмцэгчд бүгдээрээ үгээ хэлэх болж. Их орончид бүгд дууг болж. Одоо дууг болчихлоо шүү дээ бүгдээрээ. Эсвэл бидний бүгдийн шоронд аваачаад хорч байгаа. Энэ ард түмний амьдрал сайжрах нь хар. Авилгаас болоод, хулгайгаас болоод гадныхан Монголоос зугтаж гадны хөрөнгө оруулагчд. Өнөөдөр Ироотой байгуулсан гэрээ Америкийн шүүхтэр хүртэл авилга хулгайтай гэдэг нь тодорхой болчихлоо. Монголыг мүлжсэн, шулсан, ашиггүй гэрээ байгуулсан гэдэг нь тодорхой болчихлоо. Бид сүүлийн 36 жил юу хийвэ? Одоо улс орноо өмнөхөө муу хэлж, өмнөхөө харлуулахаас илүүтэй улс орныхоо энэ өнөөгийн буруу системийг, бузар системийг яаж өөрчлөх вэ гэдгээ ярих зүйтэй л гэж би харж байна.